За сайн байцгаана уу бүгдээрэнд өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр таадтай нүүрний йог хамгийн амархан хийж болох нүүрний йог зааж өгч जैन. За тэгээд энэ йогийг офис дээрээ компьютерийн ширээний ард хоолоо хийж байхдаа, машины төвчрэлт, машинаа бариа явж байхдаа альсвал ер нь ямар ч үед сансан үедээ хийж болох маш энгийн амархан нүүрний йогийн дасгалыг та бүхэндээ зааж өгч जैन. За тэгээд өнөөдөр 4 дасгал зааж өгнө. Энэ 4 дасгалыг хийснээр яг хөө гэхээр нүүр хавгнаад сулраад ингээд унжаад байдаг штэ тий. Тэр нь байхгүй болон чангараа жижигэрч өгнө гэсэн. Хоёрдугаарт яг энэ хоёр жавжны энэ хэсгийн унжилтууд алга болно. Мөн хамрын хоёр талын унжилт алга болно. За ер нь бол энэ хэдийг хийгээд ахад та бол нэг үеийнхнаас нэг 3-аас нэг 5 нас залуу харагдана гэсэн үг. Тэгээд өдөр 5 минут хийгээд хахад 2-7 хоногийн дараанаас бүр илт мэдэгдэхүүц гоё болоод ирдэг. Хүмүүс ингээд ямар гоё болсон бэ гэд хэлээд байдаг. За тэгээд нүүрний йог хийх явцдаа анхаарах 4 зүйл байгаа. Тэр 4 зүйл нь юу вэ гэхээр эхлээд та нүүрний йог хийхээр шийдсэн бол заавал арьсаа чигшүүлж хийх ёстой. Тэгжиж нөгөө энэ тэнд хүчтэй нөгөө хаврайсан арьсыг ингээл таталт өгөөлтэй яа дасгал хийгээд ахаар ингээд нөгөө юу гэдгийг урагдал газар хагарч байгаа юм шиг юм болохгүй гэсэн үг байхгүй. Хэрвээ тийм боломж нүүр чигшүүлэх тоос ч юм уу тооныг ч юм уу түрхэх боломж байхгүй байгаа бол ямар ч үед заавал ус уучаад бие чигшилжээд тэ амаа бүх зүйлээ ингээд чигшүүлчээд дасгалаа хийгээрэй. За хоёрдугаарт нь гэж хэлэх юм бол нүүрний йогыг хийх явцдаа хүмүүс айгүйх нөгөө амьсгалаа төгжөөд байдаг. Амьсгал төгжиж болохгүй. Ер нь хүчил төрөгч гэдэг зүйлийг бид биендээ их авах тусмаа бидний биеийн эс эргэтэн бүхэн амьсгалаж амьдарч идэг гэсэн үг байхгүй. Тийм болохоор аль болох амьсгалаа гүнзгий авч гаргах зарчмаар хэн хизээж төгжиж болохгүй гэдгийг 3-дугаарт нь анхааруулах зүйл юм бол нүүрний йогог хийж явах явцдаа энэ тэмдээ механикаар одоо нэг дасгал хийхдээ нөгөө нүүрнийхээ нэг хэсэгт механикаар хүчлээ үүсгээд байдаг хүмүүс тэрийг аль болох хийхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. 4-дугаарт нь гэж хэлэх юм бол нүүрний йог хийж явах явцдаа хүмүүс амьсгалаа төгжээд байдаг. Амьсгал төгжих бол маш буруу. Ер нь бол яг дөрмийн дагуу бол хэрвээ хүчил төрөгч амьсгалын замаар хүчил төрөгчийг сайн авах тусмаа бие эд эрхтэн чинь тэжээгдэж эрүүл саруул те дээрэс нь одоо юу гэдэг гэгээлэг болдог шүү дээ. Тийм болохоор аль болох амьсгалын аягүй сайн авах хэрэгтэй. Тэгээ нүүрний йогийг хийгээд ер нь бие йог, нүүрний йог, биеийн дасгал хийгээд ирэхэд нүүр өөрөө жижигхэн булчингуудаас бүрдсэн байдаг учраас маш хурдан ачаал аваад үр дүн асар хурдан гарч өгдөг. Дээрэс нь дасгал одоо амьсгалаа хийж явах явцдаа маш их гүнзгий авч гаргах тусам нүд нь ер нь илт мэдэгдэхөөц нүүр гэрэлтээд ирдэг. Тэр нь яаж байгаа юм бэ гэхээр амьсгалын замаар нүүрний эс жижигхэн булчин бүртэн хүчил төрөгчийг үргээд өгөхөөр нөгөө нүүр чинь одоо юу гэдэг хүчил төрөгч хангалтад аазж байгальтай болоод ингээд сайхан гэрэлтээд өгдөг гэсэн. За ингээд нэгдүгээр дасгал нь яг гэхээр урууландаа о хэлбэр үүсгээд зөвхөн харц таац руу харах үйлдэлийг хийн. Энэ нь юу вэ гэхээр нүүрний булчин жигтгэн чангалж өгдөг дасгал байгаа. Жигтгэн чангалж өгснөөр нүүр юмар цохолцсон юм шиг жижигэрнэ гэсэн. За ингээд аль болох гүнзгий үүсэх нь амьсгалаа төгчгүй таац руу харна, духандаа өрчлөө өгөхгүй шүү. За эхлэе. За ингээл болоо гэсэн. Энийг нэг 20 секундээр 3 удаа байраад хийчээрэй. За энэ нь яах вэ гэхээр бас нүүрний доор үүсээд байгаа нүдний уутанцар бүлдсэн аль эсвэл нөгөө нүдний доотлол чинь булчин байхгүй байдаг учраас амархан хонхоогоо төгрөөд өрчлөө суугаад байдаг штэ. Энэнд бас айгуу сайн нөлөөлж өгдөг. Юу гэдэг нь цусны эргэлтийг хурдсгаж өгдөг дасгал байгаа. Тэгээд нүдний доод хэсэг бас мэдэгдэхүйц гоё болохоос гадна нүүр жижигэрдэг. За 2-дугаар дасгал нь гэх юм бол 2-дугаар дасгалыг хийснээр нүүр хацын энэ булчин чангарч өгнө. Тэгээд нүүрний энэнгээр байгаа булчингуудад чангарч өгөөд V line тодорч гарна. Тэгээд эмгэн унжил байхгүй болоод
Энэ булчин чангарчаар энэ ингэж өргөгдөж өгдөг гэсэн үг байхгүй. За тэгээд энэ дасгалыг хийхэд бол уруулаараа шүдээ бүрнэ. Тэгээд хамаг байдгаар юмар татж байгаа юм шиг хойш нь амаа ангаалгаад буцаад бүрсэн чигээр нь хумилттай хаах гэж оролдоно. Юмар татж байгаа юм шиг ингээд хумж оролдоно гэсэн үг. Энэ явцтай амьсгалаа төвчгүй нүүр духанд илүү дутуу өрчлөө өсөхгүй гэсэн үг шүү. За бүгдээрээ эхлэе. Шүдээ уруулаараа борно. Бүрдчихээс тэ. Тэгээд хойш нь юмар татж байгаа юм шиг ангаалгаад буцааж хаах үйлдэл гай. Ангаалгаад хаах үйлдэл гэсэн. За тэг амьсгалаа яах. Амьсгалаа төвчгүй. За энийг 30 секундээр 3 удаа хийгээрэй. 30 секундээр 3 удаа хийгээрэй. За 3 дугаар дасгал дээр халбаг ашиглана. Халбаг нь болохоор халбагны хутгатай хэсгийг доошд харуулад хүнд халбаг биш те. Хөнгөн халбагыг оруулаа шүдээ уруулаараа бүрчээд 100. Тэгээд энийгээ ингэж амаа жоохон ангааж нэн энэ үйлдэлийг хийнэ гэсэн үг. Энэ үйлдэл бас л яг өмнөх дасгалтай адилхан нүүрний бүхий л энэ хаваар байгаа булчингуудыг чангалж өгөөд тэгээд давхар өрөөг арилгаад энд ингэж давхар өрөөг болгоно шүү дээ тий. Тэгээд энэ нэмгөө онжилтаа арилгаад дээрэс нь ороолын энэ хоёр талын буланг өргөж өгснөр хүн залуу эрч хүчтэй харагддаг гэсэн үг. За. Тэгээд ингэж бүрхтээ аль алах инээж байгаа үйлдэл аваад. Арай гүнзгийжлээ. Хэд гүн хийж болохгүй. Жоохон зуугтд л. Ингээл 15 удаа гэсэн. Яа. Энэ хэсэг чи амар хичээлэн нөгөө дасгал хийхээр булчингууд ядраач хилдэг штэ. Сайн мэн нөлөөлж ийн гэсэн үг шүү заяа. Тэгээд энийг 15-аар 4 удаа хийгээрэй. Хэрвээ офс дээр байгаа бол бал зууж олно. Балаа зугаал хийчих гэсэн. За ингээд дөрөв дэх дасгал нь ямар дасгал вэ гэхээр эргөө жоохон ингээ аргач алгаад шүдээ ингээ зөрүүлцдэг штэ. Тэг ингээ зөрүүлээд. За тэгээд ороолын хоёр шүдээ зөрүүлчихэд уруулын хоёр талыг инээж байгаа юм шиг ингэж дээш нь өргөөд энэ явцдаа хилээ тагнаандаа хүргэн шүү. За хилээ тагнаандаа хүргэн. За ингээл 20 секунд л байрна. 20 секундээр 3 удаа гэсэн. Энэ яах вэ гэхээр энэ хоёр булчинг дахиад бас ингэж чангалаад ингээ өргөөдөхөөр нүүрний энгээр үсэж байгаа эмгэн унжилт байхгүй болно. Тэгээд энэ булчингууд чангарч өгөөд V-line тодроод ирнэ гэсэн үг шүү. За. Халбахтай дасгал хийдэг шүү дээ. За, ингээд зөрүүллээ. Яхан шайгаж өгнө гэсэн үг байхгүй юу? Ингээд тэгээд инээлээ оруулын болон өргөгдөж чаад инээнгөч уруулын болон өргөд. Энэ бас уруулын буланг өргөдөг. Хүний уруул юу ингээд хоёр талаараа унжаад ирэхээр хүн амар хөвшөө харагддаг байгаа байхгүй юу? Тэгэхээр уруулын буланг өргөж өгөх дасгал аюул сайн хийх хэрэгтэй. Тэгээд энийг яана гэсэн. За, ингээд зөрүүлээ. Тэгээ инээлээ. Таацсан тагнаанда хилээ өргөнө. За энэ дасгалыг ингээд бас сууж ахтаа л хийчих болно гэсэн үг байхгүй юу? Ингээд 20 секундээр бас 3 удаа хийчих. За эдгээр дасгалуудыг ер нь бол ямар ч үед бүр хүссэн үедээ найзгаа үлээгээд кофе шопт кофе үлээгээ сууж байхдаа айл нэг дасгалыг нь хийчих болж байгаа байхгүй. Тийм болохоор заавал цаг гаргаж хийх шаардлага байхгүй. Сансан үе бүртээ хийгээд ээжэж болно. Дээрэс нь юу гэдэг хэдэн ч удаа хийж болно. Хэдэн удаагийн давтамжтай хийх вэ гэдэг. Тэгээд
нүүрний йогийн цуврал, 4 цуврал видеог оруулъя гэж бодож байна. Энэ удаад бол зөвхөн тэ одоо эмгэн унжаалт, уруулын булан, V-line нүрийг жигтгэн жижигрүүлэх 4 дасгалыг хийлээ. Ер нь за энэ нүүрний йогийн дасгалыг эрчимтэй өглөө ороодоо хийхэд нэг за 10 минут өглөө ороо 2 удаа хийцэн байхад нэг 14 хоногийн дараанаас хүмүүс тань нүүр чинь жижигэрчээж ямар гоё чангарсан юм бэ, ботокс илэгц юм уу, залуухан харагдчихна гэх мэтчлэн гой үгсээ хэлээд эхэлдэг. Тийм болохоор та өөртөө зориулаад энэ дасгалуудыг хийгээрэй. Тэгээд үргэлжлүүлээд дараагийн 3 видеог үзхийг хүсвэл бас надтай хамтаагаарай. Миний видео таалагдсан бол subscribe дарж нэгдээрэй. Асуулт байвал бас доор асуугаарай. Бүгдэнд нь хариулахдаа баяртай болно. Бас нүүрнийх аль хэсгийн болчонгуудад одоо юу гэдэг те үрчлээсүүдэд зориулсан дасгал хиймээрэн тэрийг надаас асуугаарай заяа. Би яг тэрэнд чинь зориулаад дараагийн цуврал хичээлийнхаа цуврал видеоныхаа 2 дугаар парт дээр нь зааж өгье. Чао.